За гişүүд төлөөний минь төргий. Монгол улсын бас тулгымцсан асуудлуудын эрен бэлтгэх юм бол нийгмийн даатгал тэр тусмаа тэтгэврийн сангийн асуудал өөрөө бас асар чухал ийм байр суурь эзэлнэ. Энэтэй холбоотой тодорхой тоо баримтуудтай холбоотой нэг зүйл бас тодруулах гэдэг. Энэ нь бас тэтгэврийн тогтолцоонд нэг ийм тэнцвэртэй байдал, гендерийн асуудлаар өнөөдөр Монгол улсын иргэдийн дундаж наслалт чинь 72 гэж байгаа байлоо. Тэгээд эрэгтэй эмэгтэй дунджаар 10 насны зүрхтэй гэхээр 67 76 ч байна уу тийм ээ. Аль усны том мөн үү шүү нэг тийм. За тэгээд эндээс ингээ харахаар эмэгтэйчүүд дунджаар 55 56 7-тоо тэтгэврт гараад бараг 20 жил орчим одоо үндсэндээ тэтгэврийн шимтгэл тэтгэвэр авж байгаа. Эрэгтэйчүүд 62 та гараад 66 7 наслна гэхээр нэг 5 жил тэтгэвэр авж байгаа. Тэгэхээр нэг нь 5 жил, нэг нь 20 жил тэтгэвэр авж байгаа нэг ийм тоо харагдаад байгаа байхгүй. Энэ зүгээр аль нэг талаасаа гэхээс өөр энэ гендерийн асуудал чинь өөрөө бас нэг эрэгтэй эмэгтэй хүүс гэхээсээ яг эрэгтэйгш одоо байх ёстой асуудлыг илэрхийлдэг байх л да. Тэгэхээр энийн дээр ер нь энэ тэтгэврийн сангийн тухай одоо танаа яамдар ямар бодлого чиглэл энэ олон улсууд ер нь ямар байдгийг ингээд эрэгтэй эмэгтэй хүмүүс 4 дахин их ийм ялгаатай байгаа нь ер нь олон улсад жишг байдгийм үү? Энийн дээр бас нэг одоо мэдээлэл өгөөч. За их хамгааллын сайд хариулъя. За зөвхөн дарга бид нар одоо удахгүй улсын их хурал дээр нийгмийн даатгал болон тэтгэврийн шинжилгэлийн одоо бодлогоос хууль эрх зүйн шинжилгээ бас хийхээр ингээд оруулж ирнэ. Бид нар хэдэн удаа бас улсын их хурлын даргын зөвлөлд бас танилцуулсан, байнгын ороонд бас танилцуулсан. Тэгэд яг энэ асуудлаар одоо энэ тэтгэврийн шинжилгээний хүрээнд бол таны хүндсэн одоо энэ асуудлууд хөндөгдөнө. Тэгэхээр ер нь тэтгэврийн шинжилэл гэдэг өөрөө хоёр одоо ийм шинжилгээг дагуулдаг. Нэг нь бол тогтолцооны шинжилэл гэж ярьдаг. Тогтолцооны шинжилэл гэдэг бол одоо бол манайх нэг давхрах тэтгэврийн тогтолцоотой байгаа. Ажилласан жил төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээс уялдуулж тэтгэврээ тогтоолгодог. За шинэ одоо хийх гэж байгаа бидний санд болгож байгаа одоо Дэлхийн банк болон олон улсын байгууллагуудтай хамтарч ажил тооцоолол дээр үүссэн одоо тогтолцооны шинжилэл бол олон давхар тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлье. За энэ дээр суур тэтгэвэр, за одоогийн шимтгэл суурилсан тэтгэвэр, тэгээд хувийн тэтгэврийн тогтолцоог оруулж ирэх бас энэ шинжил эрх зүйн орчнуудыг бид нар нээж өгөх ёстой. Нөгөө талаасаа бид нар одоо хагас хуримтлалын тогтолцоонд элементийг одоогийн байгаа хуулийн дээр оруулсан. Тэрийг цаашдаа яг энэ хагас хуримтлалын тогтолцоонд алхам алхмаар шилжихэд ирээдүйд одоо үүсэх нийгмийн баталгаа, амжиргааны одоо энэ баталгааг нь одоо яаж хангах вэ гэдэг талаар энэ тогтолцооны шинжилэл байгаа. Нөгөө тал нь бол одоо яг мэргэжлийн хэллэгээр бол энэ параметрын шинжилэл гэж ярьдаг. Гэхдээ ер нь бол параметрын шинжилэл гэдэг бол хэдэн наснд тэтгэврт гарах ёстой юм. Тэтгэвэр тогтоолоход хэдэн жил хэрэгтэй. Төлсөн нийгмийн даатгалын шимтгэл нь одоо ямар хэмжээнээс тоотогсож явах ёстой юм бэ гэдэг одоо энэ тохируулгыг хийдэг. Тэгэхээр яг та бол яг Монгол улсад өнөөдрийн үүссэн байгаа гол асуудлуудыг хөндөж тавьж байна. Бид нар чинь 2018 оноос хойш нийт одоо албан журмын даатгал төлж байгаа иргэдийнхаа тэтгэврийн насыг жил бүхэн 3 сараар нэмээд яваад шүү дээ, жил бүхэн тийм ээ. Гэтэл харамсалтай нь зарим хөнгөлөлтөө нөхцлөөр тэтгэвэр гаргаж байгаа иргэд маань яг энэ юутай нэмэгдэхгүй яваад байгаа юм. Тэгэхээр ингээд нөгөө манай иргэдийн дунд бол нэг хэсэг нь одоо шударга насаараа нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Нөгөө хэсэг нь болохоор одоо тэр шударга төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээр үүсэн тэтгэврийн сангаас хөнгөлөлтөө нөхцлөөр тэтгэвэр гараад байгаа нь бол нэг талаасаа тэтгэврийн сан дээр ачаал үүсгэж байна. Нөгөө талаасаа шударгаас нь нийцэхгүй байна гэдэг энэ одоо шаардлагыг тавьж байгаа. Яг өнөөдрийн байдлаар бол одоо үндсэндээ тэтгэврт гарч байгаа тэр цэцмаа хөнгөлөлтөө олон хүүхэдтэй тэтгэврт гарч байгаа манай ээж нарын тоочин баг үндсэндээ 110 мянга хүрчээд байж байгаа. Бараг үндсэндээ тэтгэврт гарч байгаа хүмүүсийн тэтгэвэр тогтоолгож байгаа хүмүүсийн 47% нь дандаа хөнгөлөлтөө буюу энэ хөнгөлөлтөө дотор эрт тэтгэврт гарч байгаа одоо эмэгтэйчүүдийн зөнгөлөх одоо хувь маш их байна. Ингээд цаашдаа бол дэлхийн улс орнууд бол энийг зохицуулдаг юм байлээ. Яг таны хэлж байгаагаар нөгөө дундаж наслалт тэгээд нөгөө тэтгэврт гарснаас хойш хэдэн жил одоо тэтгэвэр авч яана вэ гэдэг дээр нэлээд зохицуултууд хийдэг. Энэ бол одоо маш том наривчилсан тэр актуарын тооцоо гэдэг энэ тооцоол дээр одоо үндэслэдэг юм байлээ. Тэгээ бид нар өнөөдөр Монгол улсад үүссэн байж байгаа яг энэ насжилтын асуудал цаашдаа энэ тэтгэврийн сан дээр их ачааллыг